За улсын хурлын ээлжид бус чуулганаар ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцэд нэгдэн орох тухай хуулийн төсөл, бага хэмжээний цөмийн материалыг шинжилсэн протоколыг сойрхон батлах тухай хуулийн төсөл, цөмийн аюулгүй ажиллагааны 1994 оны конвенцэд нэгдэн орох тухай хуулийн төсөл, цөмийн материалыг бичлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт өөрчлөлтийн тухай протоколыг сойрхон батлах тухай хуулийн төслүүдийг хилцгээр төлөвлөсөн. Гэвч ээлжид бус чуулганаар энэ асуудлыг яаран хэрэлцэж байгааг зарим хүмүүс улс төржүүлж Монгол улс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын цөмийн хог хаягдлын булш болох нь гэсэн хардлага сэрлэг гарсаар байна. Харин энэ асуудалд цөмийн салбарын мэрэгчлэтнүүд тайлбар хийлээ. Тэд юуны өмнө ээлжид бус чуулганаар хилцэх асуудлыг зарим хүмүүс улс төржүүлж нийгэмд буруу ойлголт өгч байгааг мэдгдсэн юм а. За та бүгдэд энэхүү конвенцийн талаар бол бүчгэн бол танилцуулахад цөмийн аюулгүй ажиллагааны конвенц гэдэг маань болохоор цөмийн одоо эрчим хүчний станцтай орнууд мөн одоо цөмийн эрчим хүчний станцгүй боловч одоо энэхүү станцын одоо нөлөөлөлт одоо өгч болзошгүй юм орнуудын одоо аюулгүй ажиллагаа тэр цөмийн одоо станцын аюулгүй ажиллагааг бол өндөр түвшинд хангах хүний эрүүл мэнд байгаль орчныг бол цэцрийн сөрөг нөлөөллөөс бол хамгаалах чиглэлдсэн ийм одоо аюулгүй ажиллагааг бол зохицуулах юм конвенц байгаамаа. За цэцрийн хаягдлын менежмент одоо ашигласан түвшний одоо нэгдсэн конвенц гэдэг маань болохоор аливаа одоо цөмийн одоо станцтай орнууд болон цөмийн технологиг хэрэгжилж буй орнууд түүнээс гарсан одоо цэцрийн одоо хаягдлынхаа аюулгүй байдлыг одоо улс бүр одоо өөрсдөө одоо ханган аюулгүй ажиллагааг нь хангах ёстой. За олон улсын атомын энергийн агентлагийн цөмийн аюулгүй байдлын баталгааны газраас бага хэмжээний цөмийн материалын протоколыг 1974 онд боловсруулж 2005 онд шинжилэн баталсан байдаг. Энэхүү протокол нь олон улсын атомын энергийн агентлагийн цөмийн аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг төдийгүй бага хэмжээний цөмийн материалтай болон цөмийн төхөөрөмжгүй улс орнуудад зориулсан хяналт баталгааны гэрээ юм а. За манай улс уг конвенцийн нэмэлтэнд орсноор цөмийн материалын болон биед хамгаалалттай олон улсын түвшинд хүргэх эрх зүйн орчинд бий болоход ач холбогдолтой юм а. Ийм одоо цөмийн байгууламжгүй орнууд өөрсдийнхөө одоо хүн тэгээ байгаль орчныг бол хамгаалах зорилгоор энэ бүх цөмийн станцтай орнуудаас одоо мэдээлэл авах цөмийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг бол шаардах одоо эрхийг олгосон ийм одоо конвенц байгаамаа. За 3 дахь конвенц нь болохоор цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц байгаа. За энэхүү конвенц нь болохоор конвенцэд бол Монгол улс бол 1987 онд бол нэгдээ орчихсон. За энэхүү конвенцэд бол юуг зохицуулсан байдгүй гэхээр аливаа улс болон өөрийн одоо цөмийн материалын одоо аюулгүй байдлыг хангах ёстой. Одоо ямар нэгэн одоо террорист үйлдэл мөн одоо буруугаар ашиглах ийм гэмт үйлдэлээс хамгаалах зорилгоор ийм биед хамгаалтууд хийсэн байх ёстой. Олон улсын энэ цөмийн материалын тээвэрлэлд аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэдгийг бол зохицуулсан конвенцүүдийг. За үүнд бол Монгол улс бол 1987 онд бол нэгдээд орчихсон. За энэхүү гэрээнд конвенцэд нэгдэн орсноор цөмийн зэвсэг болон цөмийн хаягдлаас эх орон ард иргэдийг хол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлж олон улсын хамтын нийгэмлэр хүлээн зөвшөөрүүлж учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм а. За тиймээс улсын хурал олонхоороо шийдэж цөмийн аюулгүй ажиллагааны талаар Монгол улс нэгдэн байр суурьтай болох нь энэ асуудлыг улс төржүүлэх буруу ташаа ойлгуулах шаардлагагүй гэж мэдгдлээ.